За бүгдээрэнд нэг өнөөдрийн минь төргий. Тэгээд 100% одоо дэмжиж ингэж одоо итгэл хүлээлгэж байгаа. Тийм болохоор яг энэ итгэлийг даагаад анх яг энд одоо ярьж ирсэн шиг хичээгээд ажиллаарай. Тэгээ бас би үл яг сүүлийн үед үл энэ маш олон эмнэлгүүдээр шатлалын өөр шатлалын эмнэлгүүдээр орж уулзсан. Тэгэд энэ дээр одоо гарч байгаа тэр асуудлуудыг ингэж бас чих сонор соргог байж хүлээж авч бас тэндээс мэдээллийг сайн цуглуулаарай. Яагаад гэвэл энэ нэг л асуудал гарах гээд байгаа нь энэ оншийн төрлөөр нь ингээд оруулчихлаэр одоо жишээ нь сахараар өвдсөн хүн энд өөрөө хамрагдахгүй болчихж байгаа. За тэгэнгүүт эмнэлгүүд маань үр дүнтэй ямар ч байсан зардалтаа тааруулаад ажиллахын тулд энэ өвчнөөр өвдсөн хүмүүсийг авахгүй байх энэ дээр эрх ашигын зөрчигдөх бас нэг асуудал гарч байгаа шүү. Хоёрдугаарт гэвэл тэр байгууллагууд маань өөрсдөө одоо энэ хасагдсан төсөвтөө тааруулаад тэрэн дээр нэмж орлого олж цалингийн төсвөн ч гэсэн хүрхээ өчөж байгаа. Яг энэ дээр цалин бол нийт одоо зардлынх нь 80% болчдөг тэднэрээ. Тэгэхээр цалиндаа хүрэхгүй учраас цалиндаа хүрэхийн тулд яаж явна гэвэл даатгалд хамрагдж байгаа чиглэлээр илүү их ороо нэмээд, дэмжлэгээ нэмээд хамрагдаагүй бусад бүх одоо тэр өвчлөл магадгүй одоо хүндрэх эрсдэлтэй. Хоёрдугаарт гэвэл тэр хэмжээгээр 70 дахиад эдийн засаг бий болж байгаа. Одоо сахараар яалтчгүй хүнд өвдсөн хүнийг нөгөө өвдөвлж аваад одоо имжлэхгүй байх тийм арга байхгүй тангараг байгаа учраас өөр өвчин рүү шилжүүлээ тийм ээ. Ингээд одоо нэг цаана дахиад л нэг тийм далд маавцсан болчихгүй. Энэ дээр сайн анхаараарай. Ерөөсө гол ялгаа бол тэрэн дээр л гарч ирж илээ шүү сая. Бүгдээрээ бид нар бол одоо ашигтай ажиллахын тулд бид нар ямар ч байсан өвчтнүүдээ эмчлэхийн тулд ийм арга хэмжээ авна гэж байгаа нь нэг талдаа зөв боловч нөгөө талдаа ингээ бас л асуудал үүсгэх магадaltaй байгаа. Тэгэхээр та энэ дээр одоо эхнээсээ сайхан бурууд нүд хурцсан ажиллаарай. За тэгээд амжилт хүсье.